За сайн байцгаана үзэгчтэй. Үзэгчтэй. За өмнөх бичлэгэн дээр гэвэл би дахиж Jujutsu Shenanigans гэдэг энэ тоглоом дээр 3 moveset-ийг зааж өгсөн ба миний дуу сонсогдохгүйсэн. Энэ бичлэг ч гэсэн тийм болж магадгүй тийм очир тий. Тэгээд бас энэ бичлэгийн дараа хэдхэн секунд юм уу минутын дараа шинэ бичлэг орж ирнэ. За тэгээд та энэ бичлэгийг дуустал үзээрэй. Бас subscribe дарахаа бити мартаарай. Окей, эхэлцгээе. За хамгийн дараагийн moveset-ийг хийх бол Megumi Mohoraga тэгээд Mahito буюу Jujutsu Kaisen дээр тэгж ярьдаг юм. Тэгээд би одоо тэр Megumi moveset-ийг авсан байна. Одоо танарт ярьж өгье. За энэ Megumi moveset бол 90% энэ цаанаас илүү холоос гарч ирдэг. Буюу холын төрлийн юу бас хүмүүс энэ Megumi moveset-ийг үзий яддаг. Яг гэвэл энэ сугш хитрхи хүчтэй бас хитрхи болол гэмээр ямартай ч тиймэрхүү юм гаргадаг тоглогч нь. Ихт rapid escape буюу бас чи R special бол чи сүүдэр болж цаараар явж болно. Бас R special дундаа бас ганцхан 2 дахь, 3 дахь, 4 дахь скиллүүдийг ашиглаж болохгүй. Тэгэхдээ чи rapid тулайнууд opponent энэ атакийн гэхдээ чи сүүдэр ингэж энэ бол аним дээр Shibuya incident arc дээр Megumi аавынхаа хуурахад ашигладаг. Эхэлж нүвэ нь шоо цэглэгээ өөрийнхөө зам болсон цэглэгаанаар бууддаг. Ер нь бол цэглэгаан л тоор л гэсэн үг. Тэгтээ шүү. Ер нь амтэн л гэсэн үг л дээ. Гэхдээ чи хэрвээ яг зөв тааруулж чадах юм бол чи тэгээд нисэж хамт болно. Дараагийн төв буюу энэ target буюу цаанаа ингэ зодох явдаг. Тэгтээ Megumi-ийн 90% холынх ч гэсэн damage-үүд нь маш бага учраас ер нь бол 90% damage нь цогцолтонд нь нөлөөлдөг. Эхэлж за хамгийн сүүлийн normal skill divine dog буюу нохоо. Энэ нохоо бол 3 ширхэг цохилдог чамд өгдөг. Энэ skill дээр дарах ёстой. Хамгийн сүүлийн удаа цохид алга болдог ба. Өнөөл чиний divine dog алга. За бүгдээ энэ үгийг бол нэгдүгээр анги хамгийн сүүлийн анги дээр ашигладаг гэж боддог би. Эхэлж Max Elephant буюу чи удаан байх хэвээр удаан ингэ тоол хийж болно. Гэхдээ унгасныхан дараа энэ Max Elephant энийг бол Shibuya incident дээр унгааж ашигладаг бас дээр энэ хамрын дотроос нь усаар буудаж ашигладаг. Бас Max Elephant-ний энэ moveset-ийн хамгийн их damage-тэй move юм. Бас хэрвээ чи G-гээ буюу ultimate утсан дээр тоглодог бол ultimate эсвэл компьютер тоглодог бол G-гээ дараа чи жирийн чадварууд руугаа очиж болно. Юу гэсэн үлээ чи ер нь бол нэг combo хийж дахиж нөгөө руу нь оруулна гэсэн үг. Дараагийн гэвэл Great Serpent буюу энийг бол Sukuna устгасан ч гэсэн нэлээд олон хэрэгтэй буюу Sukuna устгасан ч гэсэн нэлээд хүчрэх ба ер нь бол Sukuna хэдэн секунд ч байтугай яасан гэхээр чи хэдэн бэрэл тэр чинь удаан байх нь ихсэн буюу хэрвээ чи над шиг ганц л хүн бэрвэл чи нэг 5 секунд яах вэ? Гэхдээ яг тэр барьсныхан дараа нөгөө хордож эхэлнэ. Навчирсан хүн амин яваад хордож дараагийн Shadow Swarm буюу
Энэ бол domain expression дотор ашиглаж чаддаг ба энэ юу вэ? Register буюу тиймэрхүү чадвартай. Хүнд тулдахтай ашигладаг. Тэгэхдээ хэрвээ чи domain expansion дотор ормоор байвал чи shadow smart гэдэг domain дотор ороод тэг хүмүүсийг аврах боломжтой. За ингээд moveset дууссан. Гэхдээ хоёр дахь moveset нь энэ moveset дотор байдаг буюу тэр бол мухарага гэж хэлсэн. Дөрөв дэх skill бол шал өөр moveset. Тэгтээ чамайг энэ анимашн хүн зөвхөл тэр хүн чиний юу энэ анимашн цаасаа тэгээд за ихний чадвар бол divine pummel буюу ер нь бол хүүхдийн баланс. Тэгтээ чи rare special эрүүлдэг ба ер нь дараагийн skill ground pitch буюу ер нь газар шороо тэгтээ нэг шидэж болно. Хашаа чамаагүй шидэж. Тэгтээ агаар дээр дийлчих. Дараагийн earthquake буюу энэ ер нь жижигхэн газар хөдлөгч чи барьж байгаад яг маш том дэлбэрлэг. Харин special ability буюу take down Тэгвэл гэхдээ энэ хэрвээ чи дахиад юугаар ирүүлээд яавал хэд зөхөж болохгүй. Чи ингэн. Гэхдээ энэ нь зөхөж болохгүй ч гэсэн энэ бүх тоглоомны counter-уудтай адилхан буюу өмнөх бичлэг дээр харуулж ирсэн magic kick-тэй адилхан. Ер нь бол counter гэсэн үг. Bounce хийж байгаа. Тэгтээ хүм одоо надтай байхгүй байгаа болохоор юу нэг харуулж байна. Дараагийн гэвэл world/ буюу энэ бол дэлхийг завчих завчил буюу энэ бол маш хүчтэй. Энэ ер нь бол мохорогод бол амар гэдэг. Бас та нарт Сукунагаас бас харуулж исэн. Сукунагийн илүү их дэмэж үзүүлдэг бол энэ нөөш үзүүлж исэн тал амин авчдаг. Талаас баг амин. Тэгтэл чи ингээ хүн хурдан ингээ цохиж ингээ дэмэж авах хэрэгтэй. Үгүй бол хэрвээ чи жирийн буюу хэрвээ infinite awakening бол чиний юм явна. Гэхдээ infinite гэхдээ бас тэрийг нөхөхийн тулд чи хүмүүс дэмэж болон юмнууд өгөхтэй. Буюу дэмэж болон хүмүүсийг алах хэрэгтэй. Тэгхийн тулд л яана. За, манай дуурайд ирлээ тийм л ба. Дараагийн moveset гэвэл perfection буюу энийг бол аним дээр махита ашигладаг. Гэхдээ би энэ дүрийг бол нэг ингээд би ингэ бахардаг байхгүй ямар байлэр дүр байхгүй. Тэгтэл би moveset-д дуртай. Эхэлж stockpile буюу ийм ашигладаг буюу хоёр хаймар гаргаж ирэнгүүтээ хоёр удаа зөхөн гэсэн. За, нэгтэй бас энэ үсэрч бас ашигладаг. Нэг камераар ингэж үсрээд тэгээд дээрээс нь тусаж байна. Тэгтэл чи зүг явах хэрэгтэй. Дараагийнх нь soul fire. Энэ бол ер нь бууддаг л юу гэсэн үг. Энийг бол Shibuya дээр ашигладаг санагдаж байна бас. Энэ ерөөсөө миний хамгийн дуртай moveset. За дараагийн focus буюу ер нь нэг жижигхэн дэмэжний юу. Бас хэрвээ чи зөв тавьж чадсан бол вечер. Хэрвээ чи зөв тавьж чадсан бол black flash хийж болно. Гэтэ black flash нь нэг black flash хийж байна. Нэг хүчтэй misfigured human-ээр тэгээд бэлэр юм таа. Тэгтээ чи focus трасаа ингээд өсөж байгаа хүмүүс дэлбэрсийн дараа чам нэг юм өгнө.
энэ юм нь бол transfigured human буюу чиний minion гэсэн үг. Буюу хэрвээ шийдвэл чиний minion гарч ирнэ. Тэгэхдээ бол энэ бол нэг амжилт байдаг. Гэхдээ бас чи энэ art special дээр бол эдэн юу гэвэл чиний soul file гэсэн юм бас тэрийг төрүүлдэг. Гэхдээ энэ апдейтаас болоод гарсан. Апдейтээс болоод гарсан болохоор л ингэж байгаа юм да би чад. Ер нь бол яатсан гэсэн. За дараагийн буюу Ultimate. Гэхдээ Ultimate нас нэг юм ихний скил бол бас art special. Өөрөө art special тий. Гэхдээ бас focus strike нь бас өөр. Яа, дараагийнх нь eye transformation буюу энийг бол Гэхдээ энэ хитрхи хүчтэй болохоор чи заавал 2 удаа зохих хэрэгтэй. 2 удаа зохисны дараа шууд л өгнө. Шууд л. Хоёр дахь чадвар гэвэл body drill ашиг гаргаад байна. Spike rush. Бас нэг ашиглаад domain expansion ашиглаад. Амар баг тийм. Гэхдээ бас дахиад awaken байгаа юм яг. Хэрвээ чи G болон бас G буюу компьютер дээр G эсвэл утсан дээр ultimate даруул чи ийм яг гаргаж ирнэ. Энэ яадаг вэ гэхээр 3 дахь awaken-тэй чинь холбоотой. Буюу second awaken буюу энэ. Гэхдээ энэ бас хоёр ийм аа. Энэ зүгээр жирийн харагдаж байгаа. Тэгтээ чиний даа өөрчлөгдөөд ийм болсон. Цэвэрлж хэдэн дахин илүү завчдаг болсон. Гэтэ Таксны дараа face юу юм бэ? Michael Jordan гэдэг юм байна. Гэтэ би энийг бол тий хоёул аялах уу гэж байгаа л яач тий. За дараагийнх нь crushing rush буюу ингэж аваад дараа shit. Гэтэ бас энэ ингэх замдаа бас хүмүүсийг аль. Тий. Гэтэ би нэг. За дараагийнх гэвэл head splitter буюу энэ антихтэй энэ бол counter харин энэ бол хамгаалт. Counter тэгээд хамгаалт хоёр нь бол маш адилхан. Тийм учраас ер нь бол хамгаалж яхад ягаад өөртөө тэгээд шууд энэ бол шууд one shot хийдэг юм. Тэгтээ зарим юмд ордог болохоор ер нь бол тий. За өнөөдөр мэдлэг ингээд дууслаа. Та үзсэн нь бол баярлаа. За тэгээд peace.